бүх мөрөн сумын нутгийн зөвлөл байна. Сайн байна уу та? За энэ өдрийн амрыг ирья. Уул усны дэваажин Увс аймгийн 100 жилийн ойн энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа аймгийн удирдлагууд мөн Улаанбаатар дархан бус газар ажиллаж амьдарч байгаа нутгийн зөвлөлийнхэнтэй талархал илэрхийлье. За бүх мөрөн сум бол өнгөрсөн жил 100 жилийнхаа ойг их сайхан тэмдэглэсэн байгаа. Тэгээд энэ жил болох аймгийнхаа 100 жилд бид нэр маш идэвхтэй оролцсноо. Бид нар бол бас өөрсдийнхээ төрийн түвшээд гавьяатуудаараа маш их бахархдаг. Өнөөдрийн засгийн газар гэхэд Шадар сайд амар сайхан, за мөн од баяр сайд, за мөн их хурлын гишүүн түрүүн Бат Эрдэнэ сайд манай нутгийн уугуул байгаа. Манай сум маань 30 гаруй гавьяаттай. За мөн 100 жилийн ойд тохиолдуулаад бид нар дуу хуураараа бас бид нар нэлээд алдартай. Та бүхэн мэдж байгаа улсын их хурлын гишүүн асан гавьяат Самбандын Жавхлан, за мөн филармонийн дарга дуучин Баттулга, за мөн харангийн од сүрэн нар бол манай сумаас гаралтай байдаг юм аа. Тэгээд энэ жилийнхаа 100 жилийн ойд бид нар нутгийн зөвлөл дээр зохион байгуулалт хийж манай томоохон компаниуд бол Оюуны ундраа групп, за мөн ганц зургийн компани Баруун Монгол Энержи группүүд мөн хувь хүмүүс нэгэн хандив өргөж өргөн хүрээтэй оролцсноо. Тэгээд та бүхэндээ 100 жилийнхаа ойд сайхан тэмдэглэж эрүүлийн хэрч хүч сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За би Увс аймгийн бүх мөрөн сумын харьяат Бэгцрүнгийн Алтан гэрэл гишүүн байгаамаа. Баруун Монгол Энержи компани захирал. За би нутгийнхаа юунд 100 жилийн ойд 50 сая төгрөгийг хувьяасаа ах トゥ нэр хувьяасаа хандивлнаа. Сумынхаа орон нутгийн зөвлөлийнхаа юунд бид хэд ярилцъя. Одоохондоо ярилцж байгаа. Тэгтээ нутгийнхаа 100 жилийн ойд, түүхэн 100 жилийн ойд Увс аймгийн бүх мөрөн сум оролцсноо. Түүх болж оролцсон.